boys өнөөдөр хавьчихсан. Студид хоригч сонсч үзье. Би бол ингэ сонсч үзэж байгаагүй. За let's go. Аим шиг дүүх гэсэн. Аим шиг үгүй амар аим шиг дүүх гэсэн. Яа ямар чам. Тим амар юм харъя л та. Хүнээр хідүүлээ штий. 6 минут хэдэн секунд тэрэлээ. Зэн хэвчээ үзээ да. Нэг л мэдээд хордоол суужсэн. Тэр миний араас Чи өөхтэй харахгүй юм уу? Чи дэ шүү дээ. Гэт муухай суугдсан хоолойгоор хашгираад байсан гэж яах. Бид өмнө чөтгөрийн тухай ярьж байсан болохоор түүнийг тоглоом хийгээд байна гэж бодоод итгэлгүй шоолж. царай ямар нэг юм. Тэгээд бид нар орондоо орцгосон юм. Тэгтэл бодлого миний шээс болдоггүй. Гарч шигээс өөр ямар ч аргагүй боллоо. Хэдэн секунд тэр гээдэлээ. Тэдүүлээ TV шүүх хийсэн юм аа. 6 минут 7 секунд хийж штэ. Тийм амар юм уу? 6 минут. Чи өөхтэй харахгүй юм уу? Хэр жилийн төрөд хай. Тэр нь бол сайврха. За ихтэл ямар сэхлээс сонсч үзье. Юу хайраачлаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутны 2 дугаар байрыг шүглсэн дулмаа охины сүнс юу хайна вэ? Шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутны 2 дугаар байрыг чөтгөртэй гэж ярихыг сонсоод уг байранд амьдарч байгаа дээрх шалтгааны улмаас уг байрнаас гарсан тус сургуулийн оюутан Минжээ гэдэг охинтой уулзч ярилцсан байна. Тэр эхлээд дургуусж байсан ч нэрээ нууцлан тэр тухай ярихыг зөвшөөрсөн юм. Ингээд түүн тохиолдсон явдлыг сонирхолтой. Би тэр байранд ороод удаагүй байлаа. Тэгтэл манай тасагтны хөдөө тэрийг нэмаа гэж юм. Бид цуг амьдраад удаагүй байлаа. Тэгтэл юм шиг юу хөхгүй. Сэрүү хөвтөж байтал цонх гаднаас тогшиж байгаа. Би өндөгөө харсан чи тайруу төстэй охин шалны мод шиг юм гартаа. За, стад тэгэл тест тохиолдсон бол юу байх вэ? Намаа гараад ир гэж байх шиг ёхоо зогсчихлаа. Би нэг гişin бодсон би паверчгоо шаараад харах оронд нөгөө хүн шалан болчихсон. Би мэлгээ хайсан ч тэр үе чөтгөр шулуун санаанд оров. Тэр өдрөөс хойш өдрийн цагт юм ажиллахдаггүй ш. Шүн ботор идэв юм үзэж болсон. Царай бүр амар ивгүй байдгүй. Энэ царай бүр амар ивгүй байдгүй. Царайнаас мөрөө. Хоногийн дараа шүн дундын үед цонхны доогоор олон цэргүүд алхаад байгаа юм шиг чимээ гарч байснаа. Өрөөний хаалганы бариулыг хэн нэгэн хүн тордор хийлгэн оролдож ирсэн. Харин өглөөс ирсэн чинь нөгөө шинээр ирсэн охин бөөн шууганд идэгчсэн байлаа. Яасан бэ гэсэн чинь өчигдөр оройхон ихэд тавьсан байсан хувцсыг хэн нэгэн шалан дээгүүр тараагаад хөвсрүүлээд хайчихсан байсан юм байна. Тэгээд нөгөөч нь хажуу орны туяаг инглээгээд хэрэлдээд байсан. Би тэр үед нь хурдхан хувцлаад хичээлдээ яваад өглөө. 2 цагийн хичээл орчоод ирсэн чинь нямаа ичсэн яа. Би гайхаад чи чинь хичээлгүй байсан юм гэвэл нямаа. Би чамд нэг юм ярья. Би өглөө гарч яваад зам гарахтаа зогсож байл. Миний Сонсоод бүр амар хэцүү өнтхүү бүр унаа. Бүр амар айгаад ч байгаа юм шиг мэдгүй. За хэдүүлээ коммент унши. Лалдрын эцрэтиста гинөө. Children trauma, my children trauma. Хэр нь бол амар би өөштэй энэ баг бахта энэ царайлаас нь бүр амар яадаг өсдөх үү. Нэг манай найз юм. За хэдүүлээ ингээд нэг юм би нэг усаас сонсох хүсэхгүй байна. За тий та нар өөрсдөө сонсоорой. Дараагийн видео оруулсаа түр баяртай.